2026 оны төсвийг дагалдуулж 5 толгойн бүлэг ордын ашиглагдаагүй хэсгийг ашиглах тогтоолыг улсын хуралд өргөн барьжээ. Тэрийн албан хаагчдыг 5-аас 10% өрчилгаатай орон сууцны зээлд хамруулна гэлээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд COP17 баг хурлын төр байгууламжийг барихаар болжээ. Орон төргийн үзэгчтэй цаг 7:10 Тэнгэр-Телевиз 7:10 мэдээллийн хөтөлбөрөөр эхлүүлж байна. Засгийн газар эх оны төсвийг дагалдуулж 5 толгойн бүлэг орд дээр гэрээ байгуулах эрхийг засгийн газарт шилжүүлж авах тогтоолыг улсын хуралд өргөн барьжээ. За хэрвээ энэ тогтоол батлагдчих бол 5 толгойн бүлэг ордын ашиглагдаагүй хэсгийг ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулах давуу талтай гэж засгийн газар тайлбарлаж байгаа юм. Харин үүнтэй нь улсын хурлын гишүүд санал нийлэхгүй байна. Өмнө нь байгуулагдсан офтек гэрээнүүд бүрэн ил болж амжаагүй нүүрсний хулгайн асуудалч эд яригдж байгаа энэ үед засгийн газар өөрсөддөө гэрээ байгуулах эрхийг шилжүүлж авах гэж байна гэж буруутгалаа. Өнөөдөр Монгол Улсын засгийн газар хөгжлийн Оюун эрдэнэ засгийн газар хил холболтын гэрээг байгуулахдаа 5 толгойн 2 орд дээр гэрээ байгуулах эрх авсан байдаг. За энэ эрхийгээ дагуу өмнөх засгийн газар яг ямар гэрээ байгуулсан нь өнөөдөрч ил олоог байна. За хятадын талаас зөвшөөрөл авч байж гэрээгээ ил болгоно гэд тагчиг. За ингэснээр яг ямар үнээр нүүрсээ зархаар тохирсон нь тодорхойгүй байгаа юм аа. За гэтэл энэ удаа Зандан шатрын засгийн газар мөн л гэрээ байгуулах эрх шилжүүлж авахар улсын хурал руу тогтоолын төсөөл оруулж ирсэн нь гуй дагуулж хүзүүгэгч болж байгааг хэллээ. За ийм төсөв дагаж орж ирсэн энэ тогтоолыг дэмжих боломжгүй гэлээ. Чон бороноор гэдэг шиг тэгэл дахиад засгийн газраас юм хүмүүсийн анхаарал сарницсан байхад энэ улс төрчин хэрээс хэтэрсэн байхад төсвийн хуулиа дагалдуулаад 5 толгой бүлэг орд дээр гэрээ байгуулах эрх өөрсөндөө шилжүүлэх авах тогтоолын төсөл оруулаад ирж байгаа. Одоо ашиглагдаагүй байгаа гэдэг хэсэг дээрээ та нар яг ямар гэрээ байгуулах гэдэг. Тэгээ хариулт өгч хүн байхгүй. Тэгээ нэг юм бүдүүн баг энэ тогтоолыг бол бид нар баталж болохгүй. Эхлээд уг нь сайд нь орж ирээд энийг тайлбарламаар байна. Төсөв дагуулж агаад их хурлаар өөрөөр нь тогтоол гаргаж агаад дахиад нэг ямар зорилготой гэдгийг мэдэгдэхгүй ажлыг өөртөө эрхийг нь авч агаад хийгээ явцдаг. Нүүрсний хулгай хайдаг гэж хүмүүсийг хэлээд байгаа. Энэ тогтоолыг харах юм бол засгийн газар нь өөрөө хийх гэдэг юм шүү. Тэгж харагдаж байна. Өмнө нь 170 гаруй орчим одоо энгийн зах зээлийн зарчмаар харилцаа хийж байсан. Энийг ингээд бөөгнүүлээд ингээд цөөхөн тооны харилцаа хийн гэдэг чинь офтик гэрээтэй ижлэгэн юм шиг харагдаад байгаа юм л да. 5 толгойн бүлэг ордыг ашиглаагүй хэсгийг ингээд ашиглая гэж. За орцог бортэг гэд 2 хэсэг байгаа. Урьдчилсан л хайгуул хийсэн. Яг наривчсан хайгуул нь явцсан юм уу, тэзүү нэгдсэн юм уу гэнгээ асуумаар байхгүй. Борт толгой он хороот 2 дээр иргэлийн л ажил хийсэн. Энэ нэг жилд хийхдэггүй. Энэ 26 онд хийхдэггүй. Тэгээ одоо ямар учраас энэ тогтоол гарч ирж байгаа нэг дээр л ямар ч юм харагдахгүй байна. Одоогийн байдлаар бол ухаан удаг болон цанхи хэсгтэр бол ашиглалтын үйл ажиллагаа явагдаж байгаа. За бортгийн хувьд бол наривчсан хайгуулын ажил хийгдээд техник эдийн засгийн үндэслэл бол 2021 онд манай яамны дэрэгдэх эрзвэлийн мэргэжлийн зөвлөлөөр батлагдсан байдаг. За бусад хэсгтэр бол эрэл үнэлгээний шатны түвшинд бол судалгааны ажил хийгдсэн байгаа. Өнгөрсөн хугацаанд Эрдэнэс тавталгай компанийн борлуулсан 160 сая орчим тонн нүүрсний гэрээнүүд ил олоогүй. За гэтэл засгийн газар бүх нөөц гэрээгээ ил олгочихсон юм шиг PR хийж байгааг хэлж байлаа. За нэг ясандаа өмнөх хулгай зэлгийн хардлагын асуудлууд зэгцрээгүй байхад ахин том дүнтэй тоо яригадаад байгаа нь эргэлзээ төрүүлж байгаагч хэлж ирсэн юм а. За иймд ихний ээлжинд өмнө нь хийсэн гэрээ хэлцлүүдээр дүн шинжилгээ хийх шаардлагатайг гишүүд хэлж ирсэн юм а. Өнгөрсөн 5 дугаар сард 2026 оны нэгдсэн төсвийн хүрээний мэдээлэл. За үүнтэй хамт 2027-оос 2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг эзлэн баталсан байдаг. За нэгэнт баталчихсан учраас гар хүрэх ёсгүй. Гэхдээ дахин шинэ хууль баталж өөрчлөх ёсгүй төсвийн хүрээний мэдээлэлээ 11 дугаар сарын 15-ны дотор батлах нэг удаагийн хуулийг гаргажээ.
Энэ намрын чуулганаар улсын хурал зөвхөн 2026 оны нэгдсэн төсвийн төслийг хилэлцэх ёстой байсан. За гэвч төсвийн төлөвлөлтийн алдаа тооцооллоос болоод давхар төсвийн хүрээний мэдээлэл болон эх онуудын төсвийн төсөөллийн хуулийг давхар хилэлцэх болсон. За харин өнгөрсөн 7 хоногт хилэлцэн эдгээр төсвийн асуудлуудыг дахин буцаажээ. Эх оны төсвийн төслийг л ганцхан хэлцэж байх хэрэгтэй байтал ахаад одоо энэ төсвийн төлөвлөлтийн тооцоо алдаатай шалтгаалаад ахаад л төсвийн хүрээний мэдээлэлд өөрчлөлт оруулах гэж байгаа энэ зөвлөл маань гарч ирж байна. Хуулиар одоо энэ заалтыг 3 сарын дотор өөрчилж болох уу гэсэн өөрчлөлт хийсэн боловч сая 7 сарын 9-нд улсын хурал хуралдаад чуулганаараа ахаад шинэ хууль гаргасан ганцхан удаа энэ 9 сарын 11 сарын 15-ны дотор нэг удаа өөрчлөлт хийхээ улсын хурал авсан байна. Энэ жил ганцхан удаа. Энэ жил дараа жилээс эхлээд одоо төсвийн хүрээний мэдээлэл болон төсвийн төсөл хоёр ахиж зэрэгцэж орж ирэхгүй гэж ойлгож байна. За 2026 оны нэгдсэн төсөвдөр төсвийн доктортой байдлын зөвлөлөөс хит хитэн анхаарах асуудлын дарааллыг гаргажээ. За төсвийн бодлогын зорилтуудыг холбогдох баримт бичгүүдэд харилцан уялдаатай тодорхойлсон боловч за төсвийн зарлага үр дүнгийн үзүүлэлтүүдийн нийцлийг бүрэн хангаагүй. Мөн төсвийн бодлого зарлага үр дүнгийн уялдааг сайжруулах шаардлагатай гэсэн 40 гаруй дүгнэлтийг гаргасан байна. Орлогын хувьд эрсдэл байна. Эдийн засгийн өртөлийн таамаглал дээр бас эрсдэл байна. Тэнцвэржүүлсэн үнийг анхаарах ёстой. Нийгмийн даатгал баялагын сан дээр болон хөрөнгө оруулалтын төсвүүд дээр анхаарах асуудлууд маш олон байгааг бид тодорхой дэд эсгүүд болгож тусад нь дурдж өгсөн. Цаашдаа төсвийн бодлого хууль эрхтэй орчныг баримтлах ёстойгоос гадна хөгжлийн бодлого төлөвлөлтөд нийцтэй байдлыг илүү анхаарах шаардлагатай байна. За багш эмчнэрийн цалин ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэхтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналыг гишүүд гаргасан. Өөрөөр хэлбэл 490 тэрбум төгрөгийн орлого зарлагыг нэмэгдүүлж, үүнтэй уялдуулан холбогдох эдийн засгийн үндсэн үзүүлэлт болон харгалзах дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хувьд өөрчлөлт оруулах тухай зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнтэй холбоотойгоор за төсвийн доктортой байдлын зөвлөлөөс мөн дүгнэлтийг гаргасан байна. За тухайлах юм бол суур тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 2% буюу түүнээс дээш хувийн ашигтай байх төсвийн тусгай шаардлагыг зөрчих зэрэг 3 үндслийг гаргасан байна. Монгол Ардын намын баг хурлын дараа улсын хурал дахь Монгол Ардын намын бүлэг 38 болж 2 хуваагдсан. 38 нь ерөнхий сайд Зандан шатрын талд, 30 нь улсын хурлын дараагасан Амар Баясгалангийн талд гараад байгаа. Ингэж хоорондоо хагаралцсан хоёр талынхан бүлгийн хурлаач хамт хийж чадхаа болсон. Иймд бүлгийн гишүүдийг эвлэрүүлэх ажлын хэсгийг өчигдөр намынх нь удирдах зөвлөлийн хурлаар байгуулсан. Энэ ажлын хэсгийн хийх гол зүйл нь наана эв нэгдлийг хангах гэж байгаач цаана албан тушаалын тохироо хийх гэж олон нийт таамаглаж байгаа юм. За тэгвэл энэ тухай эвлэрүүлэх ажлын хэсгийг ахаж байгаа Монгол Ардын намын удирдах зөвлөлийн гишүүн Хүрлбаатар дараах тайлбарыг өглөө. Хилцээрийн хүрээнд ер нь одоо юу ярих бол гэдэг ийм асуудлууд бол нэлээд олон нийт бас зарим хүмүүсүүд ярьж байна, зарим нь одоо хөөрөгдөж ярьж ах шиг байна. Тэгэхээр би энд нэг онцолж нэг зүйл хэлмээр байна. Энэ нь юу гэхээр энэ ажлын хэсгийн ажиллах хүрээ гэж бий. Дээр нь давж болохгүй шугам гэж бий. Удирдах зөвлөлөөс гарч ажиллаж байгаа энэ ажлын хэсэг бол төрийн хэрэгт оролцохгүй. Тэгэхээр энэ цэвэр улс төрийн намын дотроо яригдах ийм зүйлүүд. Тэгэхээр та бүгд анзаарч байгаа юуны өмнө эхлээд энэ хоёр талд гараа суудсан байгаа Монгол Ардын намаас нэр дэвшээд их хурлын гишүүн болсон хүмүүсүүд маань хоёр хуваагдчихад байгаа учраас эхлээд энэ бүлэг бол нэг болоод оролдоод төрийнхөө ажлыг хамтдаа ярьдаг энэ нөхцөл байдлыг бол бий болгохын төлөө л ажиллаж байгаа. Тэр удирдах зөвлөлт дээр бас хулгайтай эвлэрэхгүй гэдэг хурлыг ярьсан мэдээлэлс гарсан. Тэр яриа бол худлаа яриа. Хэдүүлээ тал талдаж удагтай байх хэвээр. Худлаа яриа. Удирдах зөвлөлийн орол дээр бид нар суусан байгаа штэ. Тэгээд удирдах зөвлөлийн орол дээр суугаад нөхцөл байдлаа бас ярилцаад тэгчээд Орсын холбооны улстай 3 цаг 30 минутанд нэгтийн талаар одоо хилцээр яриа хийх ёстой гэж хэлээд урлаас гарч явсан. Тэгэхээр та бүгд минь бас бодиттой мэдээллүүдийг л өгмөр байна.
Тэгэхээр багш эмч зэрэг төрийн албан хаагчдыг урьдчилгаа багтаа ипотекийн зээлтэй хамруулах асуудлыг засгийн газар судалж эхэлсэн байгаа юм. Тодорхойлбол багш эмч нар 5-аас 10% урьдчилгаа төлөөд ипотекийн зээлд хамрагддаг байх хувилбарыг засгийн газрын төвшөнд ярьж байгааг салбарын сайд нь хэллээ. Эхний ээлжинд 21694 айлын орон сууцнд багш эмч төрийн албан хаагч нарыг хамруулах юм байна. Эрүүл мэндийн салбар, боловсролын салбар, мөн төрийн албан хаагч нарт энэ эх 2-3 жилийн хугацаанд баригдах төслүүд дээр энэ салбарт ажиллаж байгаа ажилтны албан хаагч мэрэгчлэтнүүдэд зориулсан ийм орон сууцны хөтөлбөр болгож ажиллах үүрэг чиглэлийг өгсөн. За хамгийн нэгдүгээр ажлын хэсгээр бол бид нэр ипотекийн зээлийн асуудлыг, ипотекийн зээлийн их үүсвэрийн асуудлыг хаанаас олж болох вэ, яаж гаргаж болох вэ гэдэг энэ асуудлууд дээр нэлээд тулгуурлаж ажиллана. Урьдчилгаа багтаагаар 5-аас 10% урьдчилгаа төлөх нөхцөлтэйгээр 6%-ийнхаа ипотект хамрагдаж орох ийм боломж олцоо шалгууруудыг бас судалж ажиллана. Төрийн оролцоотой, төрийн эрх мэдэлтэй баригдаж байгаа барилга орон сууцны төлөвлөсөн газрууд бол нийслэл улаан түлхүү байгаа гэдгийг та бүхэн мэдж байгаа. За 9 байршил дээр нийтдээ 21694 айл буюу өрх орохоор 2025-аас 2028 оны хооронд хэрэгжиж байгаа 9 төсөл явж байгаа. Үзэгчдээ Тэнгэрлэгзийн 7 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. Эх жил манай улсад нэгдсэн үндэсний байгууллагын сүлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар баг хурал болно. Гэхдээ энэ хурлыг хийх байршил нь үндэсний цэцэрлэгт хүрээлэн юм байна. Өнгөрсөн жил COP16 хурлыг зохион байгуулсан Сауди Араби гэхэд хотын төвийн ногоон зүлгэн дээрээ бас сүлжилтөд нэрвэгдсэн гол цэг дээрээ энэ хурлын үйл ажиллагааг явуулсан. Үүний цаад гол санаа нь сүлжилт гэх сэдвтэйг уялдуулсан байгаа юм. За өөрөөр хэлбэл хамгийн их илэгдэж гэмтсэн сүлжилттэй газрыг сонгож байгалыг амьд лаборатори гэдэг утгаараа хурлаа явуулжээ. 180 гаруй улс орны 10,000 гадны зочид төлөөлөгчид манай улсад авчилна. Энэ хүмүүсийг нэг дор цуглуулж 3-аас 4 хурлыг зохион байгуулахын тулд хэд хэдэн байршлыг судалсан байна. Ингэхдээ Сүхбаатарын талбай Шангрилагийн ойр орчмыг сонгосон ч олон хүнийг багтаах боломжгүй гэж үзжээ. Ингээд арай Сэрэг талбай гэж Төв аймгийг судалсан ч эцсийн дүндээ цэцэрлэгт хүрээлэн сонгосон байна. Энэ хэсгийн 38 газарт 20 төр байгууламж, 930 автомашины зогсоолоос гадна ариун цэврийн байгууламжийг барихаар төлөвлөжээ. Төрөлнгийн 260 гагал өнөөдөр хүртэл тогтчулж бид нэр тоноглоод дундаас баруун бүс хүртэл ингээд тогтчулсан байж байгаа. Зүүн бүс дээр ямар ч тогтчулт хийгдэг байгаа. Одоо байдлаар манай одоо санхүүгийн боломжнаас хамаарат. Тэгэхээр энийг далимдуулаад бид хүн зүүн бүс дээр бол одоо тодорхой талбайнуудыг тогтчуулах. Төр байгууламж бариад соруулах зарчмаар бохироо шийдэх. Үгүй бол төвийн шугам талах. Одоо бол төвийн шугам ойрхон байгаа учраас төвийн шугам талбарчхад асуудал байгаа. Бид хүн холбоод явчихсан байгаа. Жил хүрэхгүй хугацааны дараа болох баг хурлын бүтээн байгуулалтын ажлыг аль хэдийнэ эхлүүлжээ. Нийт 13 хоног үргэлжлэх COP17 хуралд нийт 220 тэрбум төгрөгийг зарцуулна. Үүний 150 тэрбумаар бүтээн байгуулалтын ажил хийх бол үлдсэн 70 тэрбум төгрөгөөр тоногд хөөрөмж худалдан авч бусад засварын ажлуудыг хийх юм байна. Тэгэхээр үндэсний цэцэрлэг төрөл маань угаасаа үндэсний усны хүсвэртэй баригдсан байгууламж гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэтэй холбоотойгоор инженерийн шугам шүлжээний зохион байгуулалтууд хийгээд эхлэхээр тэр эрсдлүүдийг бас нэлээд сайн тооцоолж барилга байгууламжинд баригдах гэдэгтэр бас анхаарах хэрэгтэй. За тэгээ хоёрдугаар энэ хурлын үеэр танилцуулсан байгаль орчны төсөл хөтөлбөрүүд маань гаднаас яг санхүүжилт авч чадахгүй юу гэдэг бас эрсдэл байгаа. Тэгэхээр хурлын үеэр танилцуулах төсөл арга хэмжээнүүд нь бодит судалгаа шинжилгээнд дээр үндэслэн зорилгын болон үр дүнгийн үзүүлэлтүүд нь тодорхой. За тэгээд урт хугацаанд тогтвортой хэрэгжих хэмжил арга хэмжээнүүд байх хэрэгтэй.
Энэ хурал дуусны дараа үлдэх асар, майхан, тоног төхөөрөмжүүдийг онцгой байдлын газар болон сургууль цэцэрлэгүүд төрийн алба зэрэгт хандивдлах юм байна. Намрын адаг сар шувтарч өвлийн сарууд эхлэх гэж байна. За энэ өвөл сүүлийн 10 жилд байгаагүй хүйтэн өвөл болох талаар цагуур орчны шинжилгээний газраас мэдээлсэн юм а. Энэ хүйтнийг бид эх сард мэдрэх нэ. Учир нь 11-р сард энэ өвлийн хамгийн хүйтэн өдрүүд үргэлжилнэ. За харин 12-р сараас хүйтний ирж бага зэрэг сулрах төлөв гарчээ. Энэ жилийн өвлийн саруудыг ерөнхийд нь авч үзвэл олон жилийн дунджаас хүйтэн өвөл болох төлөвтэй. Харин 11-р сарын хувьд ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх бол нутгийн баруун хэсгээр буюу Баян Үлгий, Увс ховд аймагуудын нутгаар олон жилийн дундаж орчин байх нэ. Эх сарын эхэнд ихэнх нутгаар дулаан боловч нэгний өдөр бага зэргийн цас орох юм байна. Харин 6-7-ны өдрүүдэд ихэнх нутгаар цас орж өмнөх өдрүүдээс хүүтэрч сарын сүүлх хавцаа дулаарч ихснээр 12-р сараас агаарын температур дулаарна гэж цагуур орчны шинжилгээний газраас мэдээллээ. За яг сараар наад гэх юм бол 11-р сарын хувьд жишээлбэл ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн за нутгийн баруун хэсэг буюу одоо Баян Үлгий, Увс ховд, за Говьлтай хэс сүмдийн нутаг, за Завхны баруун Баян хонгорын өмнөд хэсгээр бол олон жилийн дундаж орчин байхын төлөв гарсан байна. За хорт үндэсний хувьд болохоор Төвийн ихэнх нутаг, Зөв аймагуудын нутгийн хойд хэсгээрээ буюу одоо Хөвсгөл, Булган, Сэлэнг, одоо Арханга, Төв ихэнх нус сүмдийн нутаг болон за Хинтэд орнотынхоо хойд хэсгээр бол олон жилийн дунджаас ахиу за нутгийн зүүн өмнөд хэсэг буюу одоо Өмнө говийн зүүн хэсэг, Дорно говийн өмнөд хэсгээр бол дунджаас бага тунцтай байхаар за бусад нутгаар бол олон жилийн дунджийн орчин байхаар юм төлөв гарсан. Харин өвлийн саруудад ихэнх нутгаар хур тундас харьцангуй бага байх төлөвтэй байна гэсэн юм. Хөвсгөл хинтийн уулархаг бүс нутгаар 6-аас 8 мм, их нуруудын хотгор говь урд хэсгийн нутгаар тгээс 2 мм, бусад нутгаар 2-оос 6 мм зузаантай цас орно гэсэн урьдчилсан төлөвтэй байгаа юм байна. Ерөнхийдөө өвлийн хувьд гэхүү одоо 12-р сард харьцангуй одоо 11-р сарыгаа бодвол температурын хувьд харьцангуй уярах хэдиж за мөн одоо нөгөө нутгийнхаа зүүн хагас гэх юм уу Төвийн аймагуудын нутгийн зүүн хэсэг, Зөв аймагуудын нутгаар бол олон жилийн дунджаас хүйтэн. Эх оны 1-р сард ихэнх нутгаар дулаарч 2-р сард нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүүтрэх төлөвтэй байгаа юм байна. Энэ жилийн хувьд хүүтний ирж эрт чангарч байгаа тул иргэд аж ахуй нэгжүүд өвлийн бэлтгэлийг бүрэн хангах, түлш халаалтын хэрэглээгээ урьдчилан тооцоолох, замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна. Сүүлийн 5 жилд 600 гаруй эмч сувилагчдын ёс зүйн асуудалтай холбоотой гомдол эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороонд иржээ. Ёс зүйн хорооны дүгнэлтээр эрүүл мэндийн салбарт ёс зүйн харилцаа хандлага сул байгаа нь эмнэлгүүдийн удирдах албан тушаалтнуудтай холбоотой гэж үзсэн байна. Ёс зүйн алдаа, ёс зүйн зөрчлүүд бол олшроод авахын гол шалтгаан бол нэгдүгээр манай эрүүл мэндийн байгууллагын бүтэц зохион байгуулалттай бас холбоотой эмчнэр маань эмнэлгийн ажилтнууд маш их ачаалттай ажиллаж байна. За хоёрдугаарт мэдээж бас хувь хүмүүсийн өөрсдийнх нь одоо ёс зүйн өөрсдийнх нь чадамж тийм ээ хувь хүний өөрийнх нь онцлог, хувь хүний хүмүүжил тэр сурсан мэдсэн зүйл одоо бүхэл зүйлүүдэд хамаатай байгаа. За гуравдугаарт мэдээж өнөөдрийн цаг үед бол бид нөгөө зах зээлийн тогтолцоорыг орцсон учраас амархан хүмүүс бол ерөнхийдөө нэг тэр юмнаас айх, ичхтэй, эмээх, өөрийнхөө хэм хэмжээг мэдэх тэр мэдрэмжтэй бас бүх ганцхан эрүүл мэндийн салбар биш бүх одоо бол салбаруудад би ажиглагддаг гэж ингэж боддог. Өнөөдрийн нэг хэлцэж байгаа зүйл бол ёс зүйгээсээ гадна ёс зүйгээс одоо хуулийн заасан дагаж мөрддөг юм байна шүү дээ. Дагаж мөрдөхөөс өөр одоо арга байхгүй. Ёс суртахууны тухай ярьж байна. Яагаад энэ өнөөдөр Монголын нийгэмд энэ ёс суртахууны доройтолд орцсон ийм асуудал одоо салбар болгонд яригдаад байна. Тийм учраас энэ ёс суртахууны зөв төлөвшил ялангуяа ангаахын боловсрол олгож байгаа сургуулиуд ёс суртахууны талаар 1-р курсээс нь төгсөөд 6-р курс хүртэл нь зааж сургана.
Тиймээс 7 мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. За одоогоос 90 жилийн тэртээ Монгол улс анхны уран сайхны киногоо үлхийдэн авч байжээ. Төдийгөөс өдийг хүртэлх хугацаанд тасралтгүй хөгцөөр байгаа кино урлагийн салбарынхан өнөөдөр төрийн ордонд цуглаж салбарынхаа өнгөрсөн түүх хийгээд ирээдүйн хөгжлийн талаар ярилцлаа. Монголын хамгийн анхны кино болох Монгол хөө үзэгчний хүртээл болж цэнхэр дэлгэцээр гарснаас хойш 90 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Монголын кино дэлгэцийн уран бүтээл асар хурдтай хөгжсөн гэж Ахмад үеийн төлөөлөл ярьж байна. Энэ хөгжүүлд үе үеийн уран бүтээлчдийн оролцоо, тэдний хичээл зүтгэл ихээхэн хувь нэмэр оруулсан гэдгийг Монголын хамгийн анхны эмэгтэй операторуудын нэг болох Тунгалгой ярьж байлаа. Тэрээр зөвлөлт холбоот улсад зураглаагчийг мэргэжил эзэмшиж 1971 онд эх орондоо ирснээс хойш салбартаа тасралтгүй ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарчээ. Энэ 90 жилийг би яагаад ингэж хөөрөөд баярлаад байгаа юм гэхээр энэ Монгол кино урлаг үүсэх эхлэлийг Монгол улсын одоо соёл урлаг гэгэрлийн төв болсон багшийн сургууль гэж байсан. Тэрний одоо ижил эрхлэгчээр миний аав баярын дорцсон гэж хүн байсан. Кинонд зүтгэдэг залуу юм маань энэ онол дээр практикаар хэрэгжүүлэх үйлс явцыг бол амжилттай авч явна гэдэг би итгэж байна. Тэгээд Монгол кино дэлхийд гарч ийн одоо 21-р зуунд те. Манай Монголын кино урлаг бол дэлхийн кино урлагаас 40 насар дүү. Тэгвэл бид нар өнөөдөр хүртэл яг энэ дэлхийн кино урлагтаа зэрэгцэж явж байна гэж үзэж байна. Энд манай алтан үеийн Ахмад уран бүтээлчид, жүжигчид, найруулагчид, арын албанд ажиллаж исэн бүх улс маань тэр хүмүүсийн маань хөдөлмөр хөлс хүчний өвчнөд өнөөдөр бид нар дэлхийн кино урлагийн хэмжээнд өөрсдөө хөл нийлүүл алхаж байгаа юм аа. 1986 оноос хойш баримтат киноны зураглаачаар ажиллаж байгаад тэтгэвртэй гарсан Баттөмөр гуайгийн хувьд ардчилсан үндсэн хууль их хурал зэрэг ардчлалын түүхийг дүрснээ буулгасан баримтат кинонуудын зураглаачаар ажиллаж байжээ. Миний хувьд бол Монгол кино бүтээгдэхүүн ерөөсөө хамгийн сүүлд ардчил хөгжөхөд бид их ардчилсан үндсэн хууль гэж тийм ээ. Их засаг дөрөвдүгээр үндсэн хуулийг тэр кино бүтээлсэн анхны энэ Монгол улс анхны их хурал гэж киног бүтээлсэн ардчлалын хүнд бол бид бүгдээрээ гар бие оролцсон. Энэ болгомын төөх болж үлдэж Монгол улсын төөхийг Монголын кино 1935 оноос хойш өдөө хүртэл Монголын төөхийг бичээд явж байгаа тийм ээ. Тэрэнд л би бахарч явдаг. Тухайн үеийн нийгмийн амьдралаас урган гарсан хурц асуудал эмзэг сэдвийг тойролгүйгээр кино дэлгэснээ мөнгөсөөр ирснийг Ахмад уран бүтээлчид хэлж байлаа. Угаасаа амьдралтай ойрхон сэдвүүд л үзэгчдэд илүү хүрдэг гэсэн юм а. Архангай аймгийн Хашаад сумын уугуул олноо Аранзан хэмээн алдаршсан цэндийн гомбт оржин 1960 оны үндэсний их баяр наадмаар дархан авраг дамтантай төрөө булаалдаж улсын заан цолонд хүрсэн бүх юм а. За түүний охин Орхон Сэлэнг өдгөө Сэлэнг аймагт мал хариулан амьдардаг байна. За тэрээр тэгш тоотоо саруудад Улаанбаатар хотыг зорин ирж бүхийн өргөөнөө явагддаг сумын цолтой болон залуу бүхчүүдийн барилдааны үеэр аавынхаа нэрэмжид уран барилдаанд бүхийн шагналыг гардуулах болжээ. Улсын заан гомбод орж 1960 оны үндэсний их баяр наадамд үзүүрлэхдээ 8 давсан учир одоогийн дүрмээр улсын гарь цолтой бүх юм. Түүний охин Орхон Сэлэнгийн хувьд гомбод орж зааны 7 хүүхдийн хамгийн бага нь тэрээр үндэсний бүхийг үнэн хүү шимтэж үздэг учир тэгш тоотой саруудад Улаанбаатар хотыг зорин ирж бүхийн өргөөнөө явагддаг сумын цолтой болон залуу хүүхдүүдийн барилдааны үеэр аавынхаа нэрэмжит уран барилдаанд бүхийн шагналыг гардуулдаг гэсэн юм. Одоогоор тэр 6 бүхэд уг шагналаа олгоод байна. Хэдийгээр уран барилдаанд бүхийнх гэж нэрийдсэн боловч үндэсний бүхийн жаягдгийг өв тэгш эзэмссэн зан авир ёс суртахууны хувьд өндөр түвшний бүхчүүдэд олгодог шагналаа гэж онцолж байлаа. Би ч одоо аавынхаа 54-түүд нь гарсан. Охин нь тэгээд манай аав надад 14 жил амьдэрсэн. Энэ цөөхөн хугацаанд яг аавтайгаа амьдрахад одоо аав маань болохоор 27 настай улсын баяр наадамд дарин дамдаа аврахтаа үзүүр түрүүнд үлдэж Монгол улсын заан гэдэг эрхэм цолны эзэн болсон байдаг. Тухайн үед одоо 8 давж тийм ээ. Одоогоор бол
гарь цолтой байх нь шүү дээ. Уран барилдаан гэж нэртэй боловч одоо дахмаа зөв өгч авах, дэгж аягтай байх ингээл их л олон зүйлийг шаардсан ийм шагнал. Би шагналаа өгтөө бас бөхчүүдийнхаа зан авирыг ч хардаг. Хамгийн гол нь миний хардаггүй ганц зүйл гэвэл би нутаг усыг бол хардаггүй. Энэ дэмжлэг нь үндэсний бөхөөр тууштай хичээллэх хүсэл тэмүүлэлтэй залуу бөхчүүдэд давхар ажил хийлгүйгээр зөвхөн бэлтгэл сургуультаа анхаарахт нь санхүүгийн хувьд бодиттой дэмжлэг болсоор байна. Тэрээр уг шагналыг тууштайгаар урт хугацаанд олгохоор зорж байгаа гэсэн юм а. Хөтөлбөр бизнес орчин болонгаар үргэлжилж байна. За бид энэ удаад оёдлын салбарт ажиллаж байгаа Гүн хаш компанийг онцоллоо. Анх бэлэн хувцас оёдол засварын жижиг цех нээж байсан Гүн хаш компани өдгөө 30 гаруй ажилтныг ажлын байраар хангаж байгаа юм. За гэхдээ энэ үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авах боломжтой ч тэр бүр оёдлын үйлдвэрүүдэд зээл олгодоггүйг хэлж байлаа. За манай үйлдвэрийн анх суурь болохоор 2007 онд тавигдсан. За 2012 оноос хойш бол үйлдвэр одоо компани болон өргөчөөд ингээд үйлдвэрлэл эрхэлж байгаа. За сүүлийн 8 жил бол одоо цэрэг цагдаагийн хувьд хөдөлмөр хамгааллын хувьцсан дээр илүү төлөвлөгөө ажиллаж байгаа. За ийм үйлдвэр байна. За ер нь бол яг үйлдвэрлэл дээр болохоор хамгийн түрүүнд тулгамдж байгаа асуудал одоо маш олон асуудал байгаа. Гэхдээ тэрнээс би нэг цөөхөн хэдийн л ярил л да. Хамгийн ихнийх нь бол ажиллах хүч байгаа. Тэгэхээр одоо манай мэрэгжлийн чиглэлийн инженер одоо зохион бүтээгчид их хомс болсон. За тэгээд технологи зохион бүтээгчийн хомслоос болоод одоо үйлдвэрүүд бол яг энэ мэрэгжлийн боловсон хүчин бага болсон байж байгаа. За тэгээд дараагийн асуудал болохоор одоо хоёрт нь бол би зээл те бид нар зориулсан жижиг дундын зээл гэж байдаг шүү дээ. Тэрийг бүр онцолж хэлмээр байдаг. Тэр болохоор яг зорилттой хүмүүстэй одоо цөөхөн хувьд нь би очтгүй гэж бол бас хэлэхгүй. Гэхдээ очдог баг. Гэхдээ яг одоо энэ одоо оёдлын салбарт те байж байгаа одоо бид нарт авсан хүн одоо маш цөөхөн харагдчихэдэг. Тэгэхээр яг энэ тэр зорилттой хүмүүстэй, зорилттой компанитай тэр жижиг дунд үйлдвэрүүдтэй очиж чаддаггүй. Хамгийн их одоо нөгөө хөдөлмөр эрхлэлтийг ганцхан хувьц хийж байгаа биш шүү дээ. Энэ чинь ажил одоо нийгэмдэр ажил хөдөлмөрийг бий болгож ийн, үнэт зүйлс бүтээж ийн те одоо бүтээлч байдлаараа ч тэр оёдлын үйлдвэр бол одоо гайхамшигтай салбар ахгүй зөвхөн хувьц ойдог гэж харж болохгүй. За тэгэхээр бид нарт одоо тулгамдж байгаа одоо асуудлууд болохоор маш их байгаа. Тэрийг одоо төрийн бодлогоор ингээд жоохон дэмжиж өгөх. Тэгээд оёдлын салбар чи өөрөө ганцхан дангаараа хөгжөөд идэх салбар биш. Араасаа маш олон одоо үйлдвэрлэгч нарыг тэгээд дагалдсан тэр тоног төхөөрөмж нийлүүлэгчдийг даавуу торох худалдаачдыг ингээд бүгдийг ингээд дагуулж ингээд хөгжиж байгаа салбар байхгүй. Тэгэхээр эн чинь зөвхөн нэг хувц хоёрт тухай биш. Тэгэхээр эн чинь маш олон одоо салбаруудыг давхар бас араасаа чирж ингэж явдаг салбар учраас одоо төрийн бодлогоор энэ салбар дээр илүү ажиллаад тэг ингээд бодлогоор зохицуулт хийж өгвөл бид нарт одоо бас нэг илүү ингээд бас нэг шат ахих те болов гэж бодож байна. Монголын хөрөнгийн бирж хувьцаат компани 1-р ангилал бүртгэлтэй Хаан банк нь олон улсын хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо судалгааны чиглэлээр тэргүүлэгч Их Британий FTSE Russell Group-ийн хөгжиж буй зах зээл индексийн бүрэлдэхүүнд орлоо. Ингэснээр энэхүү индекс багтаж байгаа анхны монгол компани болж байгаа юм. Өнгөрсөн сар зарласан FTSE Russell-ийн хөгжиж байгаа зах зээл индекст Казахстан, Пакистан, Вьетнам зэрэг нийт 30 улсын 373 компани байгаа бөгөөд Хаан банк хувьцаат компани багт MID ангилалд 48 компани, Large Mid ангилалд 68 компани бүртгэлтэй байна. Их Британий FTSE Russell нь дэлхийн 70 орчим орны 19,000 гаруй компаниг хамардаг бөгөөд олон улсын хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо судалгаа шинжилгээний чиглэлээр тэргүүлэгч компани юм а. Энэхүү индекс багтахын тулд компаниуд санхүүгийн хүч чадал, зах зээлийн үнэлгээ, хөрвөх чадвар, удирдлагын ил тод байдал зэрэг олон шалгуурыг хангах шаардлагатай байдаг. Мөн Хаан банк эдгээр үзүүлэлтүүдийг бүрэн хангаснаар Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын түвшинд гаргасан нь түүхэн амжилт болоод байгаа юм а. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй сувь хувьцаат компани борлуулалтын орлого 3 дугаар улиралд 16.5% өсөж 164.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин цэвэр ашиг нь өмнөх оны мөн үеэс 34.5 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 9.5 тэрбум төгрөг болжээ. За дашрамд дурдахад тус компани хувьд 9-р сард бонд гаргаж 5 тэрбум төгрөг татан төвлөрүүлжээ.
Лиандемэн хувьцаат компаниас 2020 онд байгуулж 2021 онд толгой компани болох And Systems компанид худалдаад байсан Super App хитвч компанийг эргүүлэн худалдан авахар болсноо мэдээллээ. За тухайн үед 265 тэрбум төгрөгөөр зарж байсан бол энэ удаа ойролцоо дүнгээр буюу 262 тэрбум төгрөгөөр худалдан авах юм байна. За Super App хитвч компанийн хувьд байгуулагдаад удаагүй Монгол банкнаас захин мөнгө гаргах зөвшөөрөл авч энэ чиглэлийн 2 дахь компани болж байсан юм а. Өдөртөө Тэнгэрлэгцийн 7-10 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. За хөтөлбөрөө Бахрайны хаан тулсад ажиллаж байгаа манай сурвалжлах багаас ирүүлсэн мэдээллээр үргэлжилж байна. Тэгэхээр усын спортын олон улсын хэмжээний мастер инх төрийн эрхээс 50 метрийн араар дадлах сэлэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн түүхэн амжилтаар Азийн залуучуудын 3 дугаар наадмын медалийн буухайг үргэлжлүүлж байна. Харин боксийн 46-54 кг-ийн жинд өрсөлдсөн манай улсын тамирчин Алтан цул Амина нар хүрэл медаль хүртсэн байна. 50 м араар дадлах төрөлд нийт 32 тамирчин гараанд гарч за тамирчин эрхэс пеналийн шатны уралдаанд 25.98 секундын амжилтаар мөнгөн медаль хүртлээ. Энэхүү төсөлд Сингапур улсын тамирчин Чан Тэд 25.79 секундын үзүүлэлтээр тэргүүлсэн бол хүрэл медалийг хятадын Тайфан Чанг Кайюэ 26.17 секундын амжилтаар хүртлээ. 200 м мэлхий сэлэлтийн финалийн шатанд шалгарсан спортын мастер Инхмэнд хоёрыг харьцах 2363 үзүүлэлтээр шилдэг 8-д орсон юм а. Азийн хүүхдийн наадмаар Америкт бэлтгэл хийж аваад Монгол улсынхаа төлөө Америкаас зорж ирсэн. Тэгээ сая 2 дахь өдрийн байдлаар 50 м араар дадлах төрлөөр мөнгөн медаль авсан. Улсынхаа төлөө өрсөлдөн гэдэг маш том нэр төрийг хэрэглэв. Сая уралдахад жоохон сандрал ихтэй байсан. Яа тэгвэл энэ бол нэлээд том тэмцээн. Миний амьдралд ганц тохиолдох тэмцээн болохоор сандрал маш өндөр байсан. Тэгээ гэтээ өөрийгөө даван хийлээд медаль авч чадсан. Алтан медаль авахад 10 хэдэн дээр дуцаж мөнгөн медаль авч чадсан. Маргаашийн гараанд бол алтан медаль авъя гэсэн зорилготой гадаа. Хоёр сая энэ тэмцээнд оролцоод хоёулаа хүрэл медаль хүртсэн. Энэ тэмцээнд ирээд өөр үеийн найзуудтайгаа амар олон орны гоё найзуудтай боллоо. Тэг өсвөр үеийн найзтай. Тэгээд энэ бол уур амьсгал бол маш гоё юм. Саяны тоглолтод жоохон ширүү өрнөлөө. Тэгээд Үзбекистан улсын тамирчин Бэрта тэгээд гоё урагшаана зүүж тоглодог тамирчин байсан болохоор жоохон эвгүй байсан. Тэгээд дараагийн тэмцээн дээр яг алдаага нөхөд хожноод гэж бодсон да. Амар том туршлага боллоо. Баг тамирчнаас 2 багш, 2 эмэгтэй, 2 эрэгтэй, нийт 4 тамирчин, 2 багш мөртгөлтэй ирээд тэгээ нэг 2 медаль аваад хүрэл медаль аваад болж ах шивтэй. Одоо яг уу тэгээд энэ үрдэл ирээд бас Монгол улсынхаа нэрийг гаргахын төлөө зүтгээд бас яг чамлгаал чангадаг бас 4 хүүхэд ороод 2 медаль аваад тэгээ 2 хүрэл аваад ирсэн. Бас сэтгэл өндөр байна. Азийн залуучуудын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн 73 кг шигшээ багийн тамирчин Бэлгүүтэй хүрэл медаль хүртэж Монгол улсын шигшээ баг тамирчдын анхны медалийг авсан юм а. Медаль авсандаа их амжилт гаргасандаа их баяртай байна, гоё байна. Тэмцээн маань ч их гоё болж өндөрлсөн болохоор сэтгэл хангалуун байна. Бусад улсын тамирчидтай тулалдах юм нь бол амар байдгүй нэг их арай өөр тулааны хэм маягтай стилтэй гэдэг болохоор бас таарж тоглодог, зодтолдог юм хэд бол. Азийн залуучуудын 3 дугаар наадамд оролцож байгаа манай улсын баг тамирчид тэмцээнүүдтэй энэхүү амжилттай оролцож байна. За энэ өдрүүдэд харин дугуйн спорт болон чөлөөт бүхний тэмцээнүүд эд үргэлжилж байгаа. Бахрайн улсаас бэлтгэсэн мэдээллийг одоо үзүүлье. Азийн залуучуудын 3 дугаар наадам Бахрейны хаан улсын Манама хотод зохион байгуулагдаж байна. За тэмцээн 8 дахь өдрөө үргэлжилж байна. Манай улсаас нийтдээ 134 тамирчин, 43 дасгалжуулагчийн хамт спортын 20 төрөлд одоо өрсөлдөж байна. Энэхүү наадамд Азийн 45 орны нийтдээ 4,000 гаруй тамирчин спортын 26 төрөлд өрсөлдөж байна. Азийн залуучуудын 3 дугаар наадмын дугуйн тэмцээний охидын бөөн гараатай уралдаан өчигдөр болж нийт 47 тамирчин өрсөлдснөөс дугуйн тамирчин Нанди Эрдэнэ 18 дугаар байр, Бадам цэцэг 26, за харин Ариун Хөслөнгийн хувьд 39 дугаар байрт орлоо. Эхний оролцсон тэмцээндээ Холимог багийн буухай төрөлд эрэгтэйчид
нь ингээд эхний 2 цаг өгж байгаа хүн нь орж ирээд яг ингээд цагаан драасаар давангууд 3 эмэгтэй нь гараад дахиад 2 хүнээр нь цаг дардаг. Тэгээд тэр тэмцээнд болохоор 8 дугаар байранд орсон. Цуваа гараатай яг өөрийн ганцаарчсан гараатай уралдаанд болохоор 9 дугаарт орсон. Өчтөр ганцаарчсан гараатай 15 км уралдаанд оролцсон. Зам нь бол гоё байсан. Гэхдээ жоохон халуун агаар нь хүчин болохоо жоохон хэцүү. Тэглээл жоохон илүү игээл тэгэл итгэлээсээ игээл сайжраад үзэлцэх бах та. Одоо Монголд очиод дараагийн Ази аврагын тэмцээнд сорилт орно. Тэгээд сорилтоо тэмцэх юм бол Ази аврагт юм. Азийн 3 дугаар их наадамд одоо Бахрейн улсад одоо Монгол улсаас одоо 6 тамирчин ирсэн, эмэгтэй 3, эрэгтэй 3 тамирчин. Харин өчигдрөөс чөлөөт бүхийн тэмцээн эхэлж манай улсын тамирчид эхний тоглолтууд амжилттай ийлээ. Наран тулгын хувьд 71 кг-ийн жинд хүрэх медалийн төлөө Казахстаны тамирчинтай байрлаж 11 тэгээр 5 дугаар байрт орлоо. Эхний торгийн барилдааны дүнсээ хийсэн. Тэгээд яг харьцангуй гайгүй хөвгтэйсэн багш маань дэвжээгээ мэдрээ жоохон биеийнхээ зураг гаргаад сайхан ажиллаад сайхан эхний 2 минутаа барилдаа дуусчихаа гэж хэлсэн байгаа. Эхнийхээ барилдааны хийсэн болохоор харьцангуй бас гайгүй байна. Тэгээд өшөө илүү амжилт үзүүлэхийн төлөө барилдан да. Бахрейн Азийн залуучдын 3 дугаар наадамд манай Монголын чөлөөт бүхийн баг тамирчид маань эмэгтэй 2, эрэгтэй 2 нэг дасгалжуулагч юм багийн бүрэлдэхүүн тавуулаа ирсэн. За ер нь энэ тэмцээний уур амьсгал бол харьцангуй маш сайхан найрсаг өндөр зохион байгуулалтаа сайхан явж байгаад бас сэтгэл өндөр байна. Манай залуучдын бэлтгэл сургуулийн хувьд бол залуучдын шигшээ угдаа хамаарагдаж харьяалагдаж бэлтгэл хийдэг учраас харьцангуй бэлтгэлжилтийн хувьд өндөр байна. Гол нь бид нэр одоо яг тэмцээн уралдаанд яг энэ өдрийн гэдэг юм уу? Одоо яг тэр энэ гэж одоо үр дүн ярихаас илүүтэйгээр бидний хооронд гол өрсөлдөөн бол дивжин дээр явагдах учраас бидний тавьсан зорилго бол байгаа. За тэгээд зорилгодоо хүрэхэд бол бид нэр илүү хичээж ажиллах болно. 10 хоногийн өмнө сайд нар өөрсдийн төсвөөсөө мөнгө танаж багч эмч нарын цалинг нэмэгдүүлж байгаагаа гомдолтой аргагүй хэлсэн. За гэхдээ өргөө зарлуудаа танаж багш нарын цалинг үүнээс илүү нэмэх боломж байсаар байгаа юм а. Тухайлбал улс болон хувийн хвшлийн тарамдаж орхисон барилгын тоо өнөөдөр тоогоо алдлаа. Одоогоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаад зогссон 100 гаруй барилга. За харин хувийн хвшлийнхний зөвхөн Улаанбаатар хотод эхлүүлээд орхисон 82 барилга байна. Улсаас төсөв хөрөнгө гарсан хэрнээ 15-аас 20 жил өнгөрч байхад одоо хүртэл баригдаагүй 51 барилга байна. Гэтэл энэ барилгууд дээр жил бүр улсаас санхүүжилт олгож өргөө зардлуудыг гаргаж байгаа тухай авилгатаа тэмцэх газраас хэллээ. Гэтэл 10-аас дээш жил гацаад удсан барилгуудыг үргэлжлүүлж барих нь аюулгүй байдлыг хангахгүй учраас буулгаад эргээд төсөв харган шинээр барих тохиолдол гардаг гэлээ. Ялангуяа олон жил гацсан барилгууд донд сургууль, эмнэлгийн барилгууд олон. Нэг сургууль цэцэрлэгийн барилгад л гэхэд жилд 700-аас 800 саяыг төсвөлсөн байдаг гэлээ. Тухайн жилдээ санхүүжүүлэгдээд баригдах боломжтой барилгыг төсвөр төртгийг нь хувааж төсвүүдээр баталдаг. Жишээлбэл одоо 160 ортой ч юм уу цэцэрлэгийн барилга байлаа гэхэд тухайн цэцэрлэгийн барилгыг санхүүжүүлэлтээ сангийн яамнаас 3 удаа 3 жил дараалж хувааж өгдөг ч юм. Тэгээ 3 жил дараалж хувааж өгснөөс болоод эргээгээд нөгөө гүйцэтгэлийн санхүүжилтнуудад эхлэнгүүт барилгыг барьж байгаа компаниуд нь тухайн одоо жишээлбэл хугацаанд барилга барьж чадахгүй байх ингээд юм төслүүд бүрдэж байгаа жишээд эсвэл 1-2 жил нь санхүүжилтийг өгж байгаа дараа жил нь огт санхүүжилтийг өгөхгүй ингээд зогсдог юм төслүүд гардаг. Харин хувийн хвшлийн барьж эхлээд олон жил гацсан барилгууд нь наад захын барилга барих зөвшөөрлгүй эхэлснээс болж зогсдог. Цаашлаад барилга нь норм дүрм стандартын шаардлага хангаагүй тул зогссон байдаг. Харин зарим барилгууд нь хууль зөрчсөн ч гэсэн гүрээсээр байгаад маш хурдан хугацаанд бариад ашиглалтанд оруулчихдаг. Үүний нэг нотлогоо Aqua Garden болон Богдуулын ингэрт байрлах хотхнууд юм а. Авилгатаа тэмцэх газрын хийсэн судалгаанд Богдууланд байрлах 10,000 гаруй оршин суугчтай 400 гаруй барилга ямар ч зөвшөөрлгүй баригдсан байжээ. Нэгэнд баригдсан барилгыг нураах боломжгүй учраас энэ асуудалтай эвлэрхээс өөр сонголт алгаа. Нийслэлийн нутаг дэвсгэрдэг одоо баригдаж байгаа зогссон барилгууд байдаг. Тухайн барилгууд бол эрх бүхий байгууллагаас ямар нэгэн байдлаар зөвшөөрөл аваагүй батлагдсан зураг төсөлгүй. За ингээд барилгын ажлын зөвшөөрлөн гэрчлэгийг гэх мэт юм. Мөн дээрээс нь хоёрдугаарт нь одоо барилгын норм дүрм бол стандартыг зөрчсөн. Гуравдугаарт нь бол одоо тухайн аж ахуй нэгж байгууллага иргэн
хөрөнгө оруулалтанд зохиссон гих зэрэг ийм 3 үндсэн шалтгааны улмаас бол барилга бол удаан хугацаанд зохиссон байдаг. Барилга баригдах явцад хяналт шалгалт тааруухан байгааг дээрх тоо мэдээллүүд илэрхийлж байна. Олон жил гацсан барилгыг нураах эсвэл гүйцээж барих шийдвэр гаргах процесс нь маш удаан байгаа юм. Ямар сайндаа л авилгатай тэмцэх газраас хяналт шалгалт хийж байж барилгуудыг цэгцэлж эхэлсэн байгаа юм. Харин хувийн хэвшлийн бус зөвшөөрөлгүй олон жил гацсан барилгуудад анхаарах нь зүйтэй болжээ. Тэгрлээс 7:10 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүллээ. Хамтдаа анхаарлаа хандуулсан танд баярлалаа.